T24 үеийн орд чи дөөгийн ноглоо бүр китэд авч байгаа юм рефусыг нугаагаад 2 тамирчи үлдсэндээ буу зайфаа унгаах хэрэгтэй байгаад байна. Буугаас олж явах тэр нь яадаг атса чивдээ. Пүү яавар бодлт хийчвэ хүй зайфаа. Маш хурдтай эргэж хараад switch weapon дээр жол топ 2-ыг элбэт хийж чадлаа. Тоглолтын 15 дугаар орон дээр Aurora Gaming-ийг бараг элбэт хийчүүдээ сая хажууд байгаа сүслэгт бай гацж байгаа харагдаж байна. Тэгээ аваад хизээш анзаараад сууж байсан Aurora refuse хорой үлдсэн. За энэ даазуу туршсан юм хийх гээд байна да. Фокусын байгаа position руу тоглоомыг оруулж ирэх боломжтой. За байгааг нь харчлаа да. Drive by нэг нь машинтаа болж нөгөө тамирчин хажуунаас нь спамлаад байна. Spam shot амжилттай Duke фокусыг тоглолтоос хассан. Goat Aurora орон дээр 4 киллтэй тоглолтыг орхиж байна. Aurora Gaming зоны центрлэгөө гарч coverлоо суудсан. Гэтэ 2 нь cross-ыг хийсэн болоо гэж refuse нэмэгдээд ороод ирлээ. Зон амжилттай эргээ харсан. Razak руу гоё байна да. Гэтэ Aurora-гийн нэг алдаа байгаад байгаа. Тоглолтын ихэнд тулаанаа хийхгүй юу н хөрж байгаад байлдаад байгаа squad-уудаа. Одоо сайхан ихнээсээ халаалттай. Тоглолтын 5-аас төгсгөл хүртэл байлтчмаар байна. Утсан сая нэлийн удажтай. Одоо Aurora Gaming урдаас дараад авдаг такс нөгөө талаас Rolex. Он тим. За мидитэй сайдаар зогцоод байна. За Aurora сүүлийн гейм дээр нэг амар гоё чекинтэй дуусгах юм байна. Нэртэй байна. Нэртэй байна. Ойрхон байна. За Furia урагшлаа тоглоно. Тэд амьд үлдчихлээ. 2 багийг гаргаад ирсэн байдаг. Aurora Gaming-ийн low ground-аас өгсөж тоглох гэдэг. Нөгөө талаас нь Fandom Esport Gaming Star талаас руугаа дээлээд эхэллээ. 2 нокдаун тоглогдсон байгаа. For Tribes-ийн өндөгөө тоглох боломж олцоогоо хайгаад байдаг. Харин нөгөө талаас нь Gaming Star Rolex. За энэ боломж харагдахгүй байна. Fandom Wipeout гэжлээ. Тулааны талбар дээрээс шууд баллуурсан. Тэд бол өөртөө бас хохирол амсахгүй ялтыг бол байгуулж байна гэсэн flag яг юм овж тоглолтыг хийдэг. Хоёулаа үлдсэн хэдий бүр яг чухал мөштэй яг яаж кампэсээ гараад хальташ дарамтлах уу гэдгийг сайн мэдэж штэ. Фортигийн хувьд бол 50 байдлаас дуусгаж өгч өдөө Forti тулааны талбар дээр дэд ирчээд ороод ирсэн. Phantom ардаа болон урдаа дайсантай болцсон. Гэтэ нэг эвгүй мэдээ гэх юм бол Aurora Gaming-ийн лого антер Furia Sport-ийн 2 тоглож байгаа. Мөргөж ирсэн гэсэн мэдээл Refuse дээр ирсэн. Refuse өөрийн байрлалаа хамгаалж тоглох. Гэтэ Furia-гийн 2 тоглож өгөөдөөс. За галын шугам бол амар байна. Та сайг бол Crossfire BB-ийн лог өгөөд байгаа. За цэг болондоо 9-г 9-ийг шатсан байгаа. За Forti Aurora авсан. Frenzy Флакас токолсон флактэй смоктын цаанаас аим шигтэй monster movement хийж байгаа ургаа гэсэн сонголт. Гэтэ дүүх цаанаас нь флак дээр локдауныг өгсөн. Forti хой зайфа. За Chief зайфа аяла хоёртой контактлах гэдэг Aurora Refuse дүүхийн киллийг бол өөрсдөө оноо болгоод авчлаа. Хой зайфа руу дэйд орж ирдээ наараасаа урдаас нь утаад аяла дүүт гэсэн шийдвэртэй. Damage ивгүүхтэй аяла эдээс ургааж чадсан. Хойноос дараа Aurora Gaming-ээс Refuse бодлоо орж зогсоож чадсан. Aurora Gaming тал руу Chief-ийн бодлоо ороод ирлээ. Knockdown амжилттай тооны ярьцаа 1-2 Furia-гаас ганцтай ачин Aurora-гийн 2 тоглож өгдөөс. Тулааны ки дөөгийг сэргээд авах боломж байгаа юм болоо. Smoke байхгүй юм бэ. Chief дээр damage нэлээд өндөр хөвтэй бол өгчлөө. За Chief энэ chicken dinner л бол нэлээд улааш тоглоно. Aurora Gaming чигтсэн байлаж гэсэн Furia-гийн ороо авалт бол нэлээд өндөр хөвтэй гараад ирсэн 13 киллтэй болцсон явж байгаа тэдний хувьд. Энэ удаагийн chicken дээр Furia Sport амцаж идэж чадах юм бол торнаментийн 2 дээр гарч ирнэ гэсэн үг. Шууд орхооны байрлал хийсэн Refuse. За Smoke-ийн сарс удаа Aurora Gaming. За төгсгөлөө сайхан хийсэн шүү. Энэ chicken нэр. За Монгол chicken нэрээ харлаа. Мөргөлдөөний төв рүү орж иж байлж ийсэн баг. Ямар ч тулаанаас зайлсхийгээгүй. Бэлтгэл сайтай байсан, судалгаа сайтай байсан. Grand Final шат руугаа орж ирэхдээ шал өрөнгө төвтэй орж ирсэн. Tribes Esport A group-ийг авах юм бол шинэ хүмүүс мэдлэлцэн байж шүү дээ.
За PMGO Champions for Tribes Sport ялтыг байгуулж байгаа нэр команд үзэгчтэй. Congratulations.